12 сэдэв зүгчийг заах. 방향 зүгчийг. 어디 хаашаа гэсэн утгаар орно. 여기 이쪽 энд энэ зүг. 거기 그쪽 тэнд тэр зүг. 저기 저쪽 тэр тэнд тэр зүг. өөрөөсөө арай хол байгаа зүйлийг 저기 저쪽 тэр тэнд байна гэсэн утгаар оруулж өгнө. тэгээд 여기 이쪽 энд энэ зүг 거기 그쪽 тэнд тэр зүг гэд хамт бичсэн байгаа шалтгаан нь адилхан утгаар аль илүүгээр нь ерөнхийдөө ашиглаж болно гэдгийг хэлж байгаа. 오른쪽 баруун зүг буюу баруун тал. 왼쪽 зүүн зүг буюу зүүн тал гэсэн утгаар орно. 근처 ойр хавь буюу ойролцоо тэрний ойролцоо тэрний ойр хавьд байгаа. 건너편 맞은편 эсрэг тал замын эсрэг талыг хэлж байгаа. тэр барилгын эсрэг талд байгаа гэхэд ашиглах нь. дөрвөн зүг байна. 남쪽 урд зүг. 서쪽 баруун. 동쪽 зүүн. 북쪽 хойд. дөрвөлүгөө оръё. 가다 오다 тэрэн лүү явах тэрэн лүү ирэх. тийшээ явах тийшээ ирэх гэсэн утгаар орно. ихэнхдээ 가다 오다 다니다 гэж ордог. 다니다 гэдэг маань байнга явдаг гэсэн утгатай байгаа. энэ 다니다г бол дараа нь хэлээ. үзнэ. 학교에 가다. 학교에 가요. сургуультай явна. сургууль руу явна. 저는 아침 9시에 학교에 왔어요. би өглөө 9 цагт сургуультай ирсэн. 지금 어디에 가요? одоо хаашаа явах гэж байна вэ? 어디에 가요? хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуух юм бол ерөөсөө 어디에 가요 гэдгээр л асууна. тэрнээс одоо 어디로 가요 гэдгээс илүүтэйгээр ер нь бол 어디에 가요 гэдгийг л ашиглаарай. хаашаа явах гэж байна вэ гэдэг дээр. чиглэл заасан нөхцөл байгаа. өөрөө энэ маань бол бидний мэддэг тэрэн лүү энэ лүү рүү гэж орно. гэхдээ яг энэ дээр бол зөвхөн чиглэл заасан зүгчийг заасан үгнүүдтэй хамт орж байгаа. ерөнхийдөө чийдэлхэд болно гэсэн үг. 그 쪽으로 갔어요. тийшээ явсан буюу тэр зүг рүү явсан. 어디로 갔어요? хаашаа явсан бэ гэсэн утгатай болж байгаа. 으세요 гэж байгаа. тэгээрээ ингээрээ өгөөрэй аваарай. бидний мэддэг арай гэдэг нөхцөл байна. үйл үгийн үндсэн залгаж шаардан хүсэх утга илэрхийлнэ. тэгээрээ ингээрээ тэгээч ингээч гэж бас ордог. ихшгээр төгсөн үйл үгэнд 세요. дээгүүлэгчээр төгсөн үйл үгэнд 으세요 буюу 으гээ жиргэлнэ гэсэн үг. 여기에 앉으세요. энд суугаарай. 이 책을 읽으세요. энэ номыг уншаарай. 아침 일찍 오세요. өглөө эрт ирээрэй. 물 주세요. ус өгөөч. харилцан яриа. 백화점 их дэлгүүр. 지원 씨, 현대 백화점에 어떻게 가요? B.
아, 네, 고마워요. Дасгал ажиллаа харъя. Дараах нөхцөлийг залгаад мөн үдсэн бусад үг дүрмүүдээ ашиглаад өгүүлбэрээ баяжуулж бүтээгээд үзээрэй. Тэгээ бичээрэй. 병원, 임лэг, 백화점, их дэлгүүр, 받다, авах, 공부하다, хичээл хийх. Энэ дөрвөн үгийг 가다, 오다, 으세요, тэгээр ингээрэй. Ерөөсөө л энэ хоёр дүрмээ ашиглаад хэдэн ч өгүүлбэр зохиож болно тий. Гэрийн даалгавар өнөөдөр гэрээсээ гараад хаашаа явснаа бичээд үзээрэй тий. Зүг чигээ хамгийн гол нь ашиглаарай. Зүүр үг маань 작은 고추가 맵다. 작은 고추가 맵다. жижиг чинжүү илүү халуун ногоотой. Жижигч хүчтэй ухаалаг хүмүүс байдаг те. Жижиг юу ч чадахгүй те, юу ч мэдэхгүй юм шиг санагдаж байгаа хүн том хүчтэй хүнээс илүү хүчтэй, илүү авьяастай байх үед хэрэгэлдэг. Тэгээ монгол ард энэ зүүр үгээр тайлбарлавал бие багаж бэлчээр том гэдэгтэй дүүцүүлж хэрэглэж болно.